өөрийнхөө түүхийг ярих гэж бодож байна л да. Анх 2019 онд би мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт орсон. Одоо 3 дахь жилдээ болж байна. Тэгээ яагаад мөнгөний сэтгэлгээнд би орох болов гэд. Би олон улсын харилцааны Японы судлал одоо бизнесийн удирдлагын бакалавр, магистр, дараа нь Австралид хот төлөвлөгчийн магистр гэдэг ингээд боловсрал чухал юм байна гэд би одоо өөрийгөө боловсруулах чухал юм байна гэж явж исэн байхгүй. Тэгээд буцаж Монголдо ирээд яг одоо ажил хийгээд ингээд явах гэсэн чинь нэгдүгээрт одоо энэ боловсрлоо би үнэлүүлж чадж гэнэ үү? Би яг итгэлтэйгээр энэ олон жил сурсан энэ академик боловсролыг би яг өөрийнхөө төлөө одоо өндөр цалин аваад юм уу, санхүүгийн эрхчлөөнд би хүрсэн юм уу гэдэгтээ би эргэлцсэн. Нэг шалтгаан нь. Нөгөө шалтгаан нь би өөрөө одоо 3 хүүгийн ээж. Тэгээ хүүгүүд том болсон. Тэгтэл ээжийн одоо үг гэдэг юм уу? Миний одоо нөгөө яг ингэж хүлээн зөвшөөрдөг юм уу? Яг ээжийн үг бол төдийлөн одоо үн цэнтэй биш. Аавынхаа үгийг илүү одоо сонсоод байгааг би анзаарсан. Тэгээд энэ яагаад тийм болчихоо гэдэг өөрөө ингээд өгүүлэлт хийгээд үзтэл би гэр бүлийнхээ хувьд санхүүгийн хувьд би хариуцлага хүлээгээгүй байгаагаа би мэдэрсэн. Өөрөөр хэлбэл хинт хариуцлага байна, тэнд эрх мэдэл байдаг, тэр хүний үг үн цэнтэй байдаг, хүчтэй байдаг, олон нөлөөлөл бий болгодог юм байна гэдгийг мэдсэн. Тийм учраас надад маш одоо их өвдөлт өгсөн үнэхээр би яагаад өдийг хүртэл би гэр бүлдээ одоо санхүүгийн хувьд хариуцлага өгөөгүй юм бэ? Маш олон сургалтанд явчаад тэгээд дахиад одоо би ингээд за мөнгөний сэтгэлгээгээ өөрчлөх юм байна гэдэг нөхртөө хэлэхэд чи маш олон жил сурлаа штэ. Тэгээ юу хийж байгаа юм бэ? Яагаад одоо надаас одоо дахиад сурах гээд байгаа юм бэ? Энийг л чи цааш нь ажил болгоод явуул та гэдэг үг гарсан. Тэгтэл хөрөнгөлүүлсэн бас мөнгө байхгүй. Гэх мэтчлэн одоо энэ одоо хоёр том шалтгаанаас болж би мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт орсон. Тэгэхээр боловсралтай мөртлөө чи энийг үнэлж чадж байгаа юм уу? Үнэхээр чи буцаад энийг ашиглаж чадж байгаа юм уу? Боловсрал одоо сураал байдаг гэдэг асуулт бол надад байсан. Тэгэхээр миний хувьд нөгөө яг энэ юуны сая мөнгөний төлөө би явж исэн байна гэдгээс эсрэгээрээ би мөнгийг одоо миний одоо юуны сэтгэлгээний хувьд гэдэг юм уу социализмын үеийн бас үлдэгдэл байгаа даа байхгүй юу? Тэгэхээр надад би мөнгийг одоо ийм чухал гэдгийг би анзаараагүй ингэж авсан одоо бас нэг миний сэтгэлгээний хямрал дараатал байсан байгаа байхгүй юу?